John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө гэсэн жижиг зурдварын хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Цогтбаатрын ууган баярын зохиол зүрх. Цээжний хурдчиг тэйхэн хурдан түжигнэж байснаа гинэтхэн нэг хүчтэй төг гэдэл байхгүй. Өвдөлт мэдэрсэн ч нэг их удаан үргэлжилсэнгүй. Тэгээл зөвлөхө болчихсон тэр. Үхэлгээчтэй ингээд нүүр тулдгийн байжээ хэмээн бодож амжив. Зүрх зогсчлоо. Ингээл дуустдаг гэж. Үхэл ийм л амархан ердөө дөнгөж хаяанд байж. Ингээд зүрх зогсчихно гэж урд өмнө ер төсөөлж байгаагүй юм байж шүү. Зүрх цоглохгүй байгаагаа мэдрэх нь бас л хачиргалтай мэдрэмж юм. Гэвч одоо ингэж хачирхад хичнээн л шалах вэдэ. Одоо юугүй бүх мэдрэмжээс тасрах учиртай. Гэтэл хавгүй удав. Байдлаа бүр юу ч болоогүй аятай. Буцаад зүрх цоглол буугдэл үгүй. Яалтчгүй л нам зогссон. Тэгсэн хэрэн төсөөлж байсан шиг минь ухаан балартаж үхэл нүмерсэнгүй. Зүрх зогсож цус эргэлдэхэ байсан ч байж л байхан тэр. Тэгээд ямар тач хүлээгээд л байла. Юу ч болсонгүй. Өөрт минь анзааргадахгүйгээр зүрх цоглоод угаан болов уу гэж бодов. Үгүй. Үгүй гэдгийг даанч сайн мэдэж байна. Ирэх шангаахын салбарын хүн дээрээс нь NBA-ийн эзэн нь байна да. Цээжинд зүрх цохилж буйсхийг мэдэлгүүл явах вэ? Тэгвэл эн чинь юу болоод байна? Зүрх зогссон хэрнээ би яагаад үхэхгүй ингээл харанхуй өрөөнийхөө буланд шигдэн суугаа юм бол? Үүсэт байгаа нөхцөл байдалд итгэж ядан айдас давтан суусаар магадгүй ийм байдалд байгаа юм чин жаахан байж угаад буцаа цохилж эхлэх юм болов уу гэж бодов. Зүрх минь буцаа цохлоор гуйж байна. Тэгэхэд хүлээгээл байла. Харанхуй үхэл эсвэл зүрх цохлох амьдралын чимээ. Энэ хоёрын нэг нь эрхэл учиртай. Гэвчээлэн ч ирсэнгүй. Ердөөл цаг хугацаа хормоор урагшилсаар нэг л мэдхнээ дутуу хаасан хөшгөний завсраар бүдэгхэн гэгээ тусаж үүр цайхан тэр. Нүдэ нэлдэж эхлэв. Хамгийн дөрөнд энэ зүүд байв уу хэмээн бодов. Дуг хийч гсэн байж. Ямар тач хар зөнгөөрөө гарынхаа алгаар зүрхэн тушаа надарж үзлээ. Зүүд биш байжээ. Өнөөх өдөр шөнө өглөө өрөөгүй зөглж л байдаг танилч юм алга. Дахин хизээч цоглохгүйгээр нэг мөсөн хаасан бололтой. Даралт хэмжих аппаратаар шалгаж үзээд ч нэмэр алга. Алдаа цаахад ямар ч тоо мэдээлэл өгсөнгүй. Юу хийх тэр байтугай юу бодохоо ч мэдэхгүй хэсэг зур алмаар нь сууж байснаа. Ямар тач өглөхийн өндийж хар хурдаараа гэрээсээ гарангүй лээ. Нэг л мэдхнээ эмнэлэгт хүрээд ирж. Өөрөөр хэлбэл ажил дээр ирж гисэн хэрэг. Дээд сургуулаа төгссөнөөсөө хойш энд ажиллаж байгаа өөр газар огт ажиллаж үзээгүй. Ямар тач зүрхний бичлэг хийдэг өөрөө яваад орлоо. Танил эмч маа надтай дотон ширхэн мэндэлж ойр зурхан хідэн үгсэлсноо. Ариун цэврийн өрөө рүү явах юм болоод гарлаа. Энэ зүрхний эмч залуу надтай их л найзрагдагч би гэж зожиг хүн ер тал өгдөггүй юм. Түүнийг ингээд гараад явмагц би зориултын торог хэрэгслүүдийг ашиглаад өөрийгөө эцсийн удаа шалгаад үзэхээр шийдлээ. Хэдий өөрөө сайн мэдэж байвч ахин дахин шалгадаг хүний арин шиг яалтай. Байсан мөнгөөгөө ичгээд халаасаа ахин дахин ухаж үзээд л байдаг шиг. Хоосон халаасаа дахин ухаад байвал тэндээс алгуулсан мөнгө нь гараад ирэх юм шиг сандаг болов уу гэмээр. Яг л түн шиг хэдий цоглохгүй байгааг нь мэдэж байвч ахин дахин шалгаад байвал түг хийх тэр амьд чимээ эргэн ирэх юм шиг. Гэвч байсангүй юу ч алга. Зүрхнийхээ цоглох чимээг сонсохгүй байна гэдэг ямар аимшигтай болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй ажээ. Хэн нэгэнд хэлж тусламж авах тухай бодсон ч түтгэлцэв. Тэгэд ямар тач хүн амьтнаас холхон шиг хэсэг зур ганцаараа байж бодлоо зэгцэлхээр шийдэж эмч залуу гэргээд орж ирэхээс өмнө өрөөнөөс шалвхан гарч явлаа.
2 өдөр өнгөрчээ. Зүрх зогссон тэр хэвээр. Одоо би Есминий илэрхий өмхий үнэртэж эхэлсэн. Цусны эргэлтэн зогссон учраас муудаж ялзрах нь зүйн хэрэг. Тэр нь ч өөрт минь мэдрэгдэж байна. Тэгсэн хэрнээл гар хүлчөлөөтэй хөдөлж тарих ажиллаж байна шүү дээ. Бэз. Ингээд ер нь би хүн биш юм болов уу? Зохиомлоор суулгасан хиймэл турсамж, хиймэл ухамсартай байдаг л нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн шиг. Гэвч тийм байлаа гэд одоо яана гэж. Босод хүмүүст очиод хардаа би хүн биш байсан байна. Миний зүрх цоглохгүй байгаа хэрнээ би амьд хэвээрэн би бүтээгдэхүүн гэж хэлэх үү? Тэглээ гэд юуг өөрчлөнө гэж. Дахин 2 өдөр өнгөрлөө. Би минь ялзарч байна мэдрэгдэж байна. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол юугүй салаад унах нэ. Өвдөлт мэдрэгдэхгүй саашаалтаж мөнхийн түгшүр. Ер нь юу болоод байгаа юм бүү мэд. Өөрөөсөө айж байна. Гэвч түүнээс илүүтэй бусад хүмүүсээс айлаа. Миний зүрх зогсчихсныг мэдчихвээ гэхээс айна. Өмнөх хэд хоногийн явцад ганцаараа байхаас айж хэн нэгэнтэй ярилцаж асуудлаа хуваалцах талаар үе бодож байсан боловч одоо онх эсрэгээрээ болжээ. Яавал ганцаараа илүү удаан байх вэ? Яавал зүрх зогссноо бусдад мэдэгдэхгүй энэ чигээрээ байгаад байх вэ л гэж бодно. Хэрвээ надад юу тохиолдсныг тэд мэдчихвэл амьдараа задлангийн ширээн дээр туршилтын туулавалж очих нь цаг хугацааны л асуудал биз. Бурхан минь би одоо тэгэд яах болж байна? Энэ янзаараа хаа хүртэл явах болж байна. Ажил төрөл ахуй амьдрал гээд чухал гэж бодож байсан бүх юм удаа алдаж бүр орхигджээ. Ердөл надад юу тохиолдох нь инвэ гэсэн ганцхан том аимшигтай асуудал хоногийн 24 цагийн эргэлтэн зууралдаж үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцгаан бодол дотроо бидчихнэ. Ингээд надад яагаад ийм зүйл тохиолдов? Тэр үед тэр нэгэн эмэгтэй надад зүрхөө өгнө гэж хэлсэн. Би авахгүй гэсэн. Яагаад тэр үг одоо бодогдоод байгаа юм бол? Яагаад тэр үед зүрхийг нь авч чадхал байж дээ гэсэн бодол төрөөд байна. Сонсож би чамгүйгээр байж чадахгүй. Одоо миний зүрх чиний би чамд өгөх болно. Чи бүр миний чамд өгч чадах цорын ганц юм л энэ. Магадгүй нэг хүн зинтэй санагдахгүй байж болох юм. Гэхдээ л миний хувьд бол бүх зүйл минь хизээ нэгэн цагт чамд хамгийн их хэрэг болчих мэднэ. Үрд цохилсоор халуун зүрх. Хүлээж авбал бид нэгэн цул болох болно. Ганцаардал гэж байхгүй бүр илүү болуулаа. Тэгэд юу гэмээр вэ? Уучлаарай би авахгүй. Галц үгс. Тэр хүүхний хэлсэн энэ хачин үгс яагаад санааны мухард бүр ингэтэл гүн шигдчихсэн болоо. Зүгээр л бодохын төдийд тэр бүсгүй хэлсэн үгс дуу хоолой хачин тодор дахин дуулдах шиг болж байна. Харин яаж ч гэчихэд нэрийн санаанд орж ирдэггүй. Мэдээж тэндэг л байсан. Ер тэгж дотонсож сүуд болоогүй хэрнэ тэр бүсгүй ягаад надад тэгж хэлсэн болоо. Ямар тач тухайн үед галзуу солиотой хүүхнээс бушуух холдох минь л гэж бодож байсан юм. Санамсаргүй танилцсан тэр бүсгүйтэй нэг л удаа хамт хоол идэж дараа нь хэдэн өдөр дөлжгүйсэнсэн. Яагаад ч юм тэр эмэгтэйг харахаараа өөрийн мэдээлгүүлж ирэхдэг байснаа санаж байна. Ганцхан удаа хамт хоол идэхэд тэр бүсгүй илэг зэхэлж байсан нь одоо хачин тод санагдаж байна. Дутуу болгосон шүрхий илэг. Байдгал зүйл бах л та. Гэвч яагаад арай өөр төрлийн хоол захиалж болохгүй юм болоо? Бас тэр шүүрхий байх ёстой гэдг нь чи өвдөө. Ямар тач тэр бүсгүйгээс тодорхой бус шалтгаанаар холхон баймар санагддаг байсан. Тэгтэл ашгүй хүүхэн шарагдхаа болж би ч мартчихаж. Гэтэл одоо ингэж санаанд орон бодол болон хэвтэх нь ямар учиртай юм болоо. Зүрх зогссон, бие өмхирж хэлсэн, бүсгүйн үгс чихэнд дахин сонсогдох болсон. Одоо миний зүрх чиний чи бүр ав. Миний чамд өгч чадах цорын ганц юм л энэ. Энэ бол бүх юм. Энэ бүхэнд ямар нэгэн уялдаа хамаарал байж болох уу? Тэгэхэд хэсэг зур бодсны эцэст байж болно гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Угаасаа л яг одоогийн миний нөхцөл байдал байж болшгүй зүйл гэж байхгүй бодит нотолгоо болчиход байна шүү дээ. Тэр бүсгүйтэй ярилцсан тэр яриа бараг 1 жилийн өмнө болоод өнгөрсөн санагдана. Зөрөөд өнгөрөхий оронд ойр зурхны хідэн хуурай үгс солиод өнгөрдөг тэр эмэгтэй яагаад над руу жигтэйхэн ноцтой ширтэж байснаа намайг аварч байгаа итэ тэтгэр үгсийг хэлсэн болоо. Яг л миний цээжин доторхыг нэвт харж байгаа юм шиг л. Тэгэд магадгүй миний зүрхэнд ямар нэгэн асуудал байгааг харсан болов уу? Төвний надад хэлсэн тэр зүрхээ өгнө гэсэн үг ямар учиртай вэ?
Ингээд ер нь миний цээжин дотор яг жинхэнэ зүрх байсан юм болов уу? Зүрх цоглохгүй хэрн амьд байгаагаа бодохоор би ерөөсөө хүн биш байж гэмээр. Тэгэд өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралын минь он жилүүдэд хэн нэгэн зүгээр л нэг тийм зүрх шиг мэдрэмж төрүүлдэг ямар нэгэн механик төхөөрөмж цээжинд үн суулгачихсан бол яана. Тийм ээ тийм. Үүнийг шалгаад үзэж болно. Цээжээ зүсэж нэгээд зүрхээ харж яагаад болохгүй гэж. Магадгүй би тэндээс тун сонирхолтой нэгэн зүйл олж харж мэдэх юм. Зүрх байх ёстой цээжний тэр хэсэгт яг юу байгаа болоо? Нээж үзмээр байна. Өөрх нь нэг нэрнээл гэж нийтийн хүртэл туршилтын тулаа болгохгүйгээр өөрөө өөрийгөө хармаар байна. Өөрөө өөрийнхөө тодорхойг. Надад зүрх байгаа юу? Ядаж зүрх шиг хэлбэртэй нэг тийм юм. Ингээд угаасаа миний биеийн одоогийн нөхцөл байдал өвдөлтийг тийм ч сүртэйгээр мэдрэхгүй байгаа. Тэгэхээр цээжээ зүсэж нээхэд хаалгаад байх юм байна уу? Амархан шүү дээ. Яг гардаж хийж байгаагүй ч гэсэн би гэдэг хүн нэг удаа задлангийн эмчийн хажууд дадлаг хийж л байсан. Тэр үед үзэж харсан минь өнөөдөр ингээд өөрийгөө задлахад хэрэг болдог байж. Бурхан минь. Би ер нь юу л бодоод байна да. Зүудэлж байна. Мөнөх хачин хүүхэн миний дээрээс тонгон шинжиж яг л нэг амттай хоолоо идэхин өмнө нүдэ баясгаж эс ширхэг бүрийг минь марталгүй тогтоож авах гэж хичээж байгаа аятай. Үснээс минь хайчилж яваад нэг шилэн савнд хийж таглах нь харагдана. Үнэр нь таалагдж байна гэж хэлэх нь сонсогдно. Би харж сонсоод байгаа хэрн хөдөлж чадахгүй нэг ачлантай. Бүсгүйг жохом яах гээд байгааг нь мэдэхгүй ч ямар тааж цаанаа л нэг таагүй мэдрэмж төрнө. Цээжийг минийлэн зүгээр дээ би чам зүрхээ өгнө гэж шивнэн. Тэгсний цааш иргэн өрөөний буланд очиод буруу харж суусан жигтэй юу ч юм хийн. Хоёр гар нь цээжин тушаана жигтэйхэн завгүй өдөлж ямар нэг юм ухаж төнхөн. Тэгсний над руу буцаж иргэн цээжин онгорхой юм. Хамаг юм нь улаан цусанд бялдчихсан байх бөгөөд мөнөх эмэгтэй гартаа нэг зүйл барьжээ. Тэрээр над руу дөхөн алхлаа. Тэрээр гартаа өөрийнхөө зүрхийг атгачихсан явна. Тэр зүрх нь лүг хэн зөхөлж харагдана. Би чамд зүрхээ өгнө. Ашгүй нэг юмсэрлээ. Хаалга төгшөх чимээ гарч байна. Магадгүй хаалга төгшөх чимээ гарсан болохоор л би сэрсэн байх. Гэхдээ очиж нээхийг хүссэнгүй. Хэдэн өдөр утсаа салгаж хорвоогоос тасарсан болохоор хэн нэг нь ирж намайг зүгээр эсхийг шалахыг хүссэн юм болов. Үгүй л баймар. Цөөн хэдэн холын хамаатныг стооцвол өнчин өрөөс нь над шиг хүн рүү ингэж үнтэй цагаа гарцсан байж ирэх хүн байх ёсгүй. Гэтэл хаалга төгшөөл байна. Би орноосоо босох гэсэнгүй. Угаасаа хаалга нээхгүй. Ямар ялзарч байгаа биеэ бусдад гайхуулах дунд туссан биш. Хаалга нээж тэнд байгаа хүний өмнө үзэгслэн болох хэрэг байхгүй шүү дээ. Өрлөггүй зочин өөхгүй нэгэн болол та. Энгийн нэгэн бол болоод явж хар хугацаа өнгөрсөн ч энэ итгэхэд гүрийсээр нийлээд удлаа. Тэгсээр ашгүй эцэст нэг юм хаалгыг минь тавин өрхөж цааш одох нь тэр. Дахин 2 өдөр өнгөрчээ. Улам бүр ялзар муудаж байгаагээс тооцвол бид ямар нэгэн онцгой өөрчлөлт гэмээр зүйл ажиглагдсангүй. Үй тэргүүнээс өөр ямар ч сэтгэлийн мэдрэмж төрсөнгүй. Хэд хэдэн удаа мэс заслын худаг гарт аваад төлний өмнө очсон ч цээжин дээр хутганы хэрэг хүргэмэгцээ яагаад ч мэргэлзэж бодлоо өөрчилсөн. Өнгөрсөн 2 өдрийн онцлог үйл явдал өрдөөлнө. Гэрээс гарсангүй. Угаасаа одоо бол гархамч аюултай болж эхэлсэн. Одоо хэн ч намайг нэг жаахан тогтоогод ажиглавал хэвийн нэгэн биш гэдгийг анзаарахар болсон. Зүрхэн цэглэхгүй байгаа нэгэн шүү дээ. Өгтөл шиг. Угаасаа өгтөлж өгч мэднэ. Цөнхийн цайс нь над шиг итгээд тэгээд зүрхэн цөхөлж буй олны дунд явж таарахгүй. Зүүн хэрэг. Гар утсаа салгаж орхиод яахаа мэдэхгүй айдас түгшүүрээс өөр юу ч үгүй хэдэн өдрийг өнгөрөөч гэж. 4 ханны дунд өөрийгөө тусгаарлаад хэрэндээ л удлаа. Зүрх хэрэгэж цогөлсөнгүй. Бодох ганцхан юм нь надад зүрхээ өгнө гэж хэлж байсан мөнөх эмэгтэйн үгсэл байна. Энэ байранд ингээд нэг амьд өгтөл ганцаархнаа гийрүн суугааг хинч мэдэхгүй.
Байдал нэг иймэрхүү л. Энэ янзаараа хаа хүртэл тэсхээ мэдэхгүй юм. Ингээд байгаа алхах мэдэхгүй. Эцэст нь ямар тач юм нүур амаа битүүр огод гэрээс гарахаар шийдлээ. Гадаа харанхуй болсон болохоор хүн амтэн нэг их анзаараад байхгүй болов хэмээн найдсан хэрэг. Тэгээд хэдэн өдөр намжин байсан гэрийнхээ хаалгыг нээлээ. Шалан дээр нэгэн том дугтуутай зүйл хөвтөж вэн нүдэнд өртөв. Заавал тэгэхээр эн чи юусан бэлээ? Өнөө хэдэн өдрийн өмнө ирж хаалга балбад байсан итгэд үлдээсэн юм болов уу гэсэн бодол төрөв. Дугтуйг гартаа бариад эргүүлж тариулан харлаа. Тэгэд ямар тач гарах тухай бодлоо түрхөшлүүлээд буцаж эргэв. Дугтуйг задалсныхаа дараа бүр хөшөж орхихон тэр итгэхэд хэцүү бэрх. Хэн нэг нь надад зориулаад зүрхээ гэрээсэлж үлдээсэн гин. Хаана очиж ямар эмчэд хандаж хэрхэн мэс засал хийлгэх тухай тун ойлгомжтой дэлгэрэнгүй цаавар хавсаргажээ. Надаас хинч юу ч асууж шалгахгүй зүгээр л бүх зүйл захиалагдаж зохицуулагдчихсан байгаа гин. Энэ бол азтай тохиолдол. Ховорхон боломж. Хэмээн дотоод сэтгэл минь төр муутайхан гонгинохч нөгөө талаас яагаад ч юм тавгүй ирхэн. Энийг боломж гэж нэрлэж болохгүй. Яахаараа үе олон хүмүүс байхад тэдэн дундаас надад хандаж зүрх гэрээслэнэ гэж. Миний зүрх цоглохгүй болсныг мэдэж байгаа нь илэрхий байна. Гэтэл миний энэ бяцхан нууцыг хинч мэдэх учиргүй. Миний мэдэхгүй ямар нэгэн зүйл болоод байна. Болгоомжлох хэрэгтэй гэсэн нэгэн бодол төрнө. Гэвч би одоо болгоомжлоод яана гэж. Болгоомжлолгийн шүүхсэн өнө зүрхэн цохилхоо байгаад ялцарч гэлсэн хүнд болгоомжлол шиг хэрэггүй зүйл байхгүй. Алдах зүйл юу ч байхгүй штэ. Амьдралаас зуралдаж үлдэх эцсийн боломж ч юм билүү. Харин ч надад зүрхөө өгсөн тэр хүнд сэтгэлийнхээ угаас баярлах нь зүй. Тэр эмэгтэй надад зүрхөө өгнө гэж хэлсэн тэр эмэгтэйг хэн гэдэх байсан юм болоо. Царай төрхөн санаанд тодулдаж хоолооных нь өнгө хүртэл чихэнд ийм ойрхон байгаа хэрэг нэр нь санаанд орж ирэхгүй байна гэдэг хачин. Мэдээж ойр зуурын үг солиод өнгөрдөг байсан тэр эмэгтэй нэрийг мэдчил байсан байх учиртай. Надад илгээгдэж ирсэн энэ зүрхэл яаж ч үдсэн тэр эмэгтэйг л байж таараа. Сайн чих одоо тэгэхээр яах вэ? Ямар тач сонголтын ирмэг дээр ирчгээд байгаагаа нэг муухан мэдээд байна. Догтун тавсаргасан зааврын дагуу явж очиод цохилдог шин зүрх хийлгэх үү? Эсвэл одоогийнхоо энэ нөхцөл байдалд үргэлжлүүлэн байсаар өөрөө өөрийгөө амьдараа илжирэн салж унахыг харах уу? Ийм хоёр сонголт. Үнэн дээр нэг удаж төвдсөн чигүй шин зүрхний төлөө эхний сонголтыг хийлээ. Дугтунд байсан зааврын дагуу бүх хийл зүйлийг хийв. Үнэхээр л тэнд бичсэн байсанчлан надаас хинч юу ч асуусангүй. Бүх зүйл урдаас бэлтгэгдчихсэн байх бөгөөд ямар ч асуудал гарсангүй. Миний зүрх цоглохгүй байгаа тухай хинч ажирхаж гайхаж сонирхсангүй. Бүр надад ч гэсэн бараг л ярих хэрэг гарсангүй. Мис заслын ширээн дээр хэвтгийнхээ өмнө надад зүрхээ үлдээсэн тэр хүн хэн бэ? Ямар учиртай хүн бэ гэж асуусан боловч ямар та чимэгтэй хүн та шин зүрхтэй болсныхаа дараа илүү дэлгэрэнгүй мэднэ гэсэн ганцхан товч хариултаар амаа таглуулв. Мис заслын багийнхан иймэрхүү төрлийн хагалгааг өмнө нь нилээд хэдэн удаа хийж байсан гэх бөгөөд ямар ч алдаа гарахгүй гэлцгэжээ. Нэгэнд зүрх цоглохгүй байгаа надад алдах зүйл юу байх вүлээ? Алдах зүйлгүй хүнд айж болгоомжлох хэрэгч байсангүй. Ганц байсан зүйл бол бяцхан найдвар. Үнэхээр л хүчтэй, тод сайхан зөхөлдөг амьд зүрхтэй болчихвол бүх зүйл хэвэндээ орно, бүх зүйл сайхан болно гэсэн бяцхан найдвар. Тэгэд үнэхээр л бүх зүйл сайхан болвол надад зүрхээ үлдээсэн тэр сайхан сэтгэлтэй эмэгтэйн төлөө ямар нэгэн сайн зүйл хийх болно. Надад зүрхээ үлдээсэн учир шалтгааныг нь ч олж мэдэх болно. Мэдээж ардаа ямар нэгэн амьдрал үлдээсэн байж таарна. Тэр үлдээсэн амьдралын төлөө би бүхнийг хийх болно. Зүрх цоглохоо болсноос хойш би өөрийнхөө бүх амьдралаас холбоогоо тасалсан. Гар утсаа салгаж орхиод зөөн хідэн хамаатан найз нөхөд ажлынхан гээд бүхнээс зүгтсэн. Мэдээж тэдэнд ямар нэгэн зүйл тайлбарлаж хэлэх хэрэг гарахгүй гэхээс л зайлс хийсэн хэрэг л дээ. Харин одоо бол тэдний хэн нэгэнтэй нь холбогдмоор байна.
Ямар нэгэн зүүн савин ч юм уу бүүмэд зүгээр л шин зүрхтэй болоод ухаан орохоос өмнө хэдэн өдрийн турш зүгтаж үйсэн тэдгэр хүмүүсээсээ ганц чадхуй үг сонсмоор санагдана. Мис заслын багийнхан надад мэдээгүү жүүлж унтуулах тариа хийгээд түр гарав. Зүрхэн цохилгоо болжгсон байхад ийм тариа үйлчлэх боломжгүй баймаар гэж бодов. Тэгээд ямар тач хажууханд тавиур дээр байгаа өөрийнхөө эд хэрэгслийг олж харлаа. Тэнд миний гар утас байна. Гар минь хүндэрж хамаг би хөшиж байх шиг. Би ямар тач гараа хүчлэн сунгаад утсаа авлаа. Тэгээд асаах товчийг дарав. Өчнөн олон мессеж дуудлагууд иржээ. Тэр болгоныг нээж уншиж завдсан чгүй. Угаасаа зөв хүндрээд юу унтахна. Гэтэл утсанд минь ирсэн тэр олон мессежийн дундаас нэгэн жиг тэхэн сонирхол татлаа. Нөгөө зүрхний бичлэг хийдэг ажлын газрын минь таны лимч байна. Чи яагаад агуулчваа? Манайхаа хэдэн өдрийн турш өөртөө ч холбогдохгүй чадсангүй. Би чинь зүгээр үсттэй. Хэдэн өдрийн өмнө манай өрөөнд өөртөө зүрхний бичлэг хийгээд гарсан байсан. Би шинжилгээний чайрыг харсан. Лав зүрхний тал дээр чамд ямар ч асуудал байхгүй байлээ шүү. Чиний шиг тийм ундаг эрүүл зүрх ховор байдаг юм да. За тэр ч яхав. Ажлынхныхаа хэн нэгэнтэй холбогдоорой. Бид нар бүгдээрээ чамд санаа зовж байна. Уншсан зүйлдээ итгэж чадсангүй. Миний мэдрэснээр зүрх цохилохгүй байсан шүү дээ. Тэр шинжилгээний хариугч би өөрийнхөө хоёр нүдээр харсан. Зүрх цохилохгүй байсан. Тэр байтугай бүр бие минь илжирч муудаж эхэлсэн. Гэтэл энэ нөхрийн биц нь юу гинвэ? Надаар ингэж тоглоом хийн гэж баймаар хүсэн. Би юу болоод байгааг сайн ойлгосонгүй. Тэгээд ямар тач босхийг завдсан ч чадсангүй. Хамаг бие минь хяналтаас гарч мэдээгүй болжээ. Нүдэ нээлттэй байлгахад ч хэцүү болж байна. Хаалга нэгдэж мис засал хийх хүмүүс орж ирэхийг би бүр түрхэн мэдрэв. Энэ хүний гарт ягаад утсуугаан бэ? Бүх холбоо барих хэрэгслүүдийг нь тусгааралсан гээгүй лөө гэх хэн нэгний дуу сонсогдов. Тэгээд үргэлжлүүлээд зүрх шилжүүлэн суулгах мессежлбар дугаар 10 хэмээн хэн нэг нь хэллээ. Би зөвхөөж таасангүй нүдэ аниж бүх зүйлээс тасран одлоо. Ухаан орлоо. Энэ үл хизээж зогсохгүй амьд зүрх гих хэн нэгний үг сонсогдох шиг. Би харж байна. Цээжинд зүрх цохилж байна. Бүр хачинтод эрүүл хүчтэй цохилж байна. Ямар сайхан юм бэ? Би босч байна. Ийм айхтар мис засал хийлгсэн гэхэд би минь ямар чанга байх юм бэ? Би алхаж байна. Толны өмнө очиж байна. Тэгээд өөрийгөө харж байна. Инээмсэглэж байна. Хацраа илж байна. Өөрийгөө чухмал багтсан нүдээр ширтэж байна. Инээмсэглсээр л байна. Хаалга нэгдэж эмч орж ирэв. Би түүнд хандаж баярлаа бүх юм сайхан боллоо гэж хэлж байна. Байз. Ингээд энэ бүхэн яагаад огт миний хяналтгүйгээр болоод байгаа юм болоо? Би орлоо очиж хэвтгийг хүсэж байна. Гэвч миний бие хөдлөхгүй байна. Би ширээн дээр байгаа шилэн аяхтай усыг авчив. Гэвч би үнэндээ ус уух тухай огтхонч бодоогүй шүү дээ. Ямар нэгэн зүйл өөр байна. Айдсын цэвэг хүйтэн мэдрэмжт нөмрөн ирэв. Гэвч би минь аз жаргалтайгаар инээд алдаж зүрх тайван гихчин цохилж байна. Гар утас аваад хэн нэгэнтэй ярий гэж бодов. Гэвч би минь шал өөр зүйл хийж байна. Тэнд очиод угаалтуурын дээрх жижиг толь руу дахиад л багтал дүүрэн нүдээр ширтэн харж байна. Ширтээд л байна. Инээмсэглээл ширтээд байна. Тэгээд би энэ харц минийх биш гэдгийг генетхэн ойлголоо. Хэдий миний нүд миний бие мөн хэдий ч би өөрөө биш. Эцэст нь би генетхэн олж харав. Тань л харц. Тийм ээ, энэ харц тэр эмэгтэйх байна. Өнөөх надад зүрхээ өгнө гэж байсан тэр эмэгтэй нь цоргисон харц. Би биш байна. Энэ би биш, тэр эмэгтэй байна. Тэр эмэгтэй нь цоргисон хурц нүд. Толинд харсан жигтэй инээмсэглэж байснаа миний дуу хоолой ярьж эхлэв. Зүгээр дээ, тэгтлэг санаа зовох зүйл байхгүй. Өөрийгөө нэг том бэлэг авсан гээл бодчих. Учир нь чи одоо хизээж үхэхгүй. Надтай бид бүгдтэй хамт байсаар авах болно. Бид одоо нэг зүрхтэй болсон. Чи энэ зүрхний салшгүй нэг хэсэг нь.
Энэ зүрх хизээж зогсохгүй. Хэрвээ энэ бие өвдөж доройтож игэлвэл бид өөр нэг төхрөх бие болох болно. Яг л чинийхийг олсон шиг. Гэхдээ чиний бие маш сайн бие болохоор бид энд нэлээд удаан байх төлөвлөгөөтэй байгаа. Нэрэнтэй. Чи гайхаж магадгүй би хэлэх ёстой байх. Чиний хуучин зүрх зүв зүгээр байсан юм шүү. Зүгээр л чамд өөрт чинь цохилгоо бойлчихсан юм шиг санагдсан хэрэг. Гэхдээ яг нэг тийм арга байдаг л та. Хүнд өөрийнхөө хүсснийг бодогдуулах арга. Зүгээр л энэ биеийг чинь авахын тулд энэ аргыг хэрэгэлсэн төдий. Яг уучлаарай гэж хэлэх ёстой байх. Гэхдээ чи сайхан талаас нь бодоод үзхийг хичээгээрэй. Ядчил чи бусадтайгаа ижилхэн надтай хамт амьдрсаар байх болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд надад нэг дүрм бий. Шинэ биеийнхээ хуучин эзэн тэ нэг л удаа ярина гэдэг дүрм. Яг биеийг нь авсан болохоор тодорхой хэмжээнд нэг хүндэтгэл үзүүлж байгаа гэдээ ойлгочиход болно. Угаасаа одоо чамайг хинж сонсохгүй. Ер нь бийж сонсохгүй. Гэхдээ чамайг тэнд байсаар байгааг би мэдэрнэ. Тэгээл болоо. Яг л бусадтайгаа адилхан. Чи тэндээс миний юу хийхийг харах болно, сонсох болно. Кино үзчихэл байсан мэт. Түн шгэлгээд ойлгочих. Гэхдээ хизээж дуусахгүй кино. За ингээд боллоо. Дугтуунд байсан заврыг ягштал мөрдсөнд баярлалаа. Бас баяртай. Би итгэж ядлаа. Зүгээр л нэг хар дарсан зүүд байх ёстой гэж бодов. Тэгээд чадлынхаа хэрээр туслаараа би энд байна хэмээн барихрав. Гэвч юу ч сонсогдсонгүй. Миний бие ердөөл шүгэл эсгэрэн алхалсаар ариун цэврийн өрөөнөөс гарч байна. Би зүгээр л нэг шилэн хоргоны цаана хоригдсон арчаагүй нэгэн болчихж. Жинхэнэ би энд зүрхэн дотор хаа нэгтэй байна. Эндээс намайг хинж хизээч олж сонсохгүйг харамсан ухаарлаа. Үйлчлэгч эмэгтэй та яаж байна биеийн зүгээр үгсээр дөхөж ирэв. Би түүнд хандан туслаарай хэмээн хашгирсан ч миний тэр үгс амнаас гарсангүй. Харин оронд нь миний дуу хоолой тун хөгжилтэйгээр би зүгээрээ хажин сайн байна. Хоол идмээр байна. Элэг шүүрхий тусмаа сайн хэмээн хэллээ. Зохиолыг уншиж эвлүүлж найруулсан Гамболд 2022 он Улаанбаатар хот. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.